Сайн уу манайхаа. Дараагийн бичлэлээр уулзж байгаадаа баяртай байна. Бичлэлдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Tempest. Хамал, чи дахин төрөө юу? Eugene. Чи намайг яаж таньж байгаа юм? Tempest. Вермутийн хамтрагч Хамал. Би чиний сүнсийг мартаж чадахгүй. Цаг хугацаа өнгөрч чиний царай өөрчлөгдсөн ч сүнс чинь өөрчлөгдөхгүй. Винидийн дуудлагыг аваагүй утсан байна. Надад хинэн байсан юм. Вермутийн үр удам Винидийг ашигласан байх гэж бодтол надад чиний сүнс мэдрэгдсэн. Eugene. Вермут яагаад Чөтвөрийн хааныг алаагүй? Tempest. Хэлээч. Намайг үгсний дараа Чөтвөрийн нутгаар аялж байхад хүртэл чи тэдэнтэй хамт байсан шүү дээ. Гэхэд Tempest. Би Вермутийн модлыг мэдэхгүй. Хоригдлын Чөтвөрийн хааны эсрэг хийх тулаанд Вермут илдээ хөөндө хийсэн гэж хэлхий сонсоод Eugene юу гэж маш их тайхав. Tempest. Тэндх тулаан ширүүн байсан ба төгсгөл гэж байгаагүй. Вермут болон хоригдлын Чөтвөрийн хаан хоёр л төгсгөлтөн зогсож байсан. Вермут илдээ хөөндө хийсэн. Тэр хоригдлын Чөтвөрийн хааныг алаагүй. Бас тэр сүрдийн Чөтвөрийн хааны цамхаг руу яваагүй. Eugene маш их ууртайгаар битгий худлаа яриад тэд нар Вермутийг хоригдлын Чөтвөрийн хаанд амлахт өгсөн гэсэн. Тэр юу н амлалт юм гэв. Tempest. Би амлалтын талаар мэдэхгүй. Eugene. Тийм бол чи юу мэдх юм новш минь гэж асуухад Tempest. Тэр амлалтыг тэнд байсан хүмүүс л мэднэ. Вермут илдээ хөөндө хийснээс хойш би оролцож чадхааргүй болсон гэж хэлв. Eugene. Чи Вермут хоригдлын Чөтвөрийн хаан хоёроос бусд нь үгсэн гэж хэлсэн. Чи намайг Вермутийн цогцсноос асууж байгаа юм уу? Tempest. Цаг алга. Юунд бол чи намайг ийм төвшний манаар дуудаж чадахгүй. Би хүчээр хаалга нээсэн болохоор одоо хаах хэрэгтэй байна. Eugene. Явхаас өмнө хариулаач. Хогийн новш минь. Tempest. Дараагийн удаа хангалттай их хүчтэй болохоор гэж хэлж амжаагүй байтал хаалга хаагдаж Eugene-ийн манан дуусан ухаан ардан оноо. Nina. Eugene эзэнтэй гэсээр ухаан алдан унсан Eugene дээр гүйж ирэв. Үзэгдэж шилжиж Eugene өрөөндөө сэрэх бөгөөд энэ мэдрэмж миний манаа дуусчихсан юм бах та. Аргагүй үз, минийх баг байсан юм чинь. Сүнснүүд биетийг сүнсээр нь таньдаг. Tempest намайг хаймал гэж дуудсан. Бодлын маань гүнд таагүй бодол эргэлдэж байсан. Магадгүй би хаймлын дахин түрэгтэн биш, харин хаймлын ой санамжаас бүтсэн биет байх гэж бодсон. Би одоо итгэлтэй байна. Би үнэхээр 300 жилийн өмнөх хаймл юм байна. Бас би өөрийнхөө ой санамжтайгаа дахин төрж гэж бодож байх зур. Nina. Eugene эзэнтэй та зүгээр үү гэсээр өрөөнд орж ирэв. Eugene. Зүгээрээ би хэр удаан унтсан бэ гэхэд Nina. Хагас өдөр унтсан. Нөгөөхэд санаа зовж байгаах. Үрхийн тэргүүлэгч Кион эзэнтэй хоёр яг одоо өргөтгөлд байгаа. Би тэднийг дуудъя гэлээ. Удалгүй Gillard Кион хоёр Eugene дээр орж ирэв. Gillard. Би Nina-лаа сонссон. Чамайг илдэг барихад хүчтэй салхи хаасайг үглээсэн гэсэн. Чи сүнс дуудсан юм уу гэж асуув. Eugene дотроо. Шуурганы хэмжээг тооцож үзэхэд олон гэрч байсан байх. Би шууд бүх үннээ хэлж болохгүй. Түүнд хэсхийг нь хэлье гэж бодов. Eugene. Салхины сүнснүүдийн хаан бууж ирсэн. Кион Gillard хоёр ихэд гайхав. Eugene. Түүнийг хүн дуудаагүй их утсан болохоор өөрийг нь хэн дуудсныг харахыг хүссэн мэс. Кион. Нэр нү? Аавга Вермутээс хойш хинч салхины сүнснүүдийн хааныг дуудаж чадаагүй гэхэд Eugene. Тийм ээ. Тэр миний хүч одоохондоо хангалтгүй байна гэд надтай дахин уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байя гэж хичээд буцаад сүнсний ертөнц рүү явсан гэлээ. Gillard Eugene-ийн хэлхий сонсоод Eugene чи үнэхээр гайхалтай хүүхэд юм. Би Кионоос манагийн судсанд юу болсон талаар сонссон. Чи тэр дороо манаа мэдрэхээс гадна цагаан гал арга барилаар төв бий бодос. Ганц тэр чим гайхалтай байхад чи салхины сүнснүүдийн хааны анхаарлыг татсан гэж сонслоо гэв. Eugene хэмээн инээмсэглэв. Gillard. Кион чамайг хэд хоног амарсны шин дараа чамаар бэлтгэл хийлгэнэ. Би цус залуунжлах ёслолын дараа бэлтгэл хийхээр явах бодолтой байсан. Гэхдээ яг одоо чиний хөгжлийг дэмжих нь илүү чухал гэж бодож байна. Eugene. Би үүнд чинь талархаж байгаач би Кион эзэнтэн болон таны цагийг хорооморгүй байна гэж хэлэхэд Кион. Тэгж бодох хэрэггүй. Би чамд өөрийн биеэр заамаар байна. Мэдээж хэрэг би Sian Siet хоёрт бас заах гэж байгаа. Өөрхийн тэргүүлэгч бас тусалнаа гэлээ.
Биелэр дотроо энэ нь Сиан Сиэт хоёрт сайжрахад нь түлхэц өгвөл сайхан байна хэмээн бодно. Энэ үед Сиан Сиэт хоёр гадаа бэлтгэл хийж байх бөгөөд Сиэл Юужин тэр цагаан гал арга барилын нэг одтой. Сиан мэднэ. Сиэл хоёулаа нэг одтой болох гэж хамаг насаа барсан. Гэхэд Сиан жаахан уурлаж тийм амар удаагүй. Гол гэр бүлийн өвөг дээдэс дунд хүртэл 1 сар их хурдан тооцогддог гэв. Сиан Сиэт хоёулаа. Тэгтэл Юужин 1 хоногийн дотор нэг одтой болсон гэж бодоод тэд хосрогдож байгаагаа ойлгон бэлтгэлийн талбай дээр хоорондоо ширүүн тулалдаж эхлэв. Үзэгдэл солигдож Юужин өрөөндөө ганцаараас ирэв. Юужин бүгдээрээ явчихсан уу? Юужин орноосоо босоод илдээ барив. Тэрээр жижиг сүнс дуудлаа. Энэ нь доод түвшний сүнс болох Сильфи байв. Ийм мандалтай би одоохондоо хамгийн сайндаа үүнийг л хийж чадах байх. Чи хаанаасаа ямар нэг юм сонссноо гэж Сильфигээс асуув. Сильфи юу ч хэлсэнгүй. Юужин доод түвшний сүнсний ухаан ярих хэмжээ их биш байх. Темпестэд худлаа ярьсан баригдуул алан шүү гэж хэлээрэ гэв. Сильфи жаахан уурлаж хүчтэй салхи хүлээгээд гинт алга болов. Юужин дотроо хоригдлын чөтгөрийн хааны цамхагт би л ганцаараа өгсөн. Вермут болон нөгөө 3 чөтгөрийн нутаг хилмүүдэд дахин амьдсан. Тэр амлалтыг Вермут болон хоригдлын чөтгөрийн хаан хоёр л мэдэж байгаа. Би хилмүүд рүү очиж таарах юм байна. Үгүй ээ, ганц хилмүүд ч биш. Арот, Юрас, Лухаар би тэр газрууд руу очивол хамтрагчдынхаа мөрийг барж чадна. Би гэхдээ одоо явж чадахгүй. Тэр ас хол газрууд руу хүүхдийн биетэй явах боломжгүй. Гэхдээ нэг л өдөр явах болно. Хэмээн бодсноор энэ хэсэг дуустдаг. Үзэгдэл солигдож цаг хугацаа их хурдан өнгөрч, Юужин толинд өөрийнхөө 17 настай биеийг харж зогсно. Юужин дотроо би бас дажгүй биетэй юм. Би манагийн бэлтгэрлээ нэг ч удаа таслахгүйгээр өдөр болгон хийсэн. Би аль хэдийн цагаан гал арга барилын 3 удаатай өчсөн. Энэ гэхдээ хангалтгүй байна. Энэ атаархаар төрүүлжин биеийг зөв зохистой ашиглахын тулд би өнгөрсөн амьдралдаа сураагүй зүйлүүдээ сурах хэрэгтэй гэж бодов. Үзэгдэл солигдож гадаа бэлтгэлийн талбай дээр Юужин, Сиан хоёр ярилцсан. Юужин би Арот руу явж шид сурна. Сиан чи ямар новшоо яриад байгаа юм? Юужин өнөө өглөө би ердийн хөрөө цагаан гал арга барилаар бэлтгэл хийж байсан. Сиан чи арай гэж хэлэхдээ цочирдов. Юужин би үүнийг хийж чадна гэж хэлээд манаага итгэвчүүж хүчтэй давлгаа үүсгэхэд Сиан базарт унана. Сиан надад тоглож байгаа байлгүй дээ. Ийм юм боломжтой гэж юу? Тэр надаас 7 жилээр хожуу манагийн бэлтгэл хийж эхэлсэн. Тэгтэл тэр цагаан гал арга барилын 3 удаатай очихсан юм уу? Би одоо болтол 2 удаатай байгаа гэж байхад сандарна. Юужин мэдээж хэрэг боломжтой. Би суу тухаантай юм чинь. Сиан би чамайг алмаар байна. Юужин чи ахыгаа тэгж бодож болохгүй. Сиан чи намайг өглөө болгон алах гэж байгаа юм шиг зоддог шүү дээ. Юужин чи надаас өглөө болгон хамт бэлтгэл хий гэж гуйсан биз дээ. Хийхгүй байж болно шүү дээ. Надад бол тэр нэг их хамаагүй гэж хариулав. Үргэлжлүүлээд Сиан чи яагаад одоо шид сурах гэдэг вэ? Чи юудид юу бослыг мартаа юу? Тэр цус залхамждах ёслолын дараа Робериан ноёндныг дагаж Арот руу явсан. Хандавтай сайн авиасгүй байсан болохоор шавь нь болж чадаагүй. Танил тал нь боломж гаргаж өгч байхад тэр ямар ч амжилт гаргаж чадаагүй. Юуди 4 жил зүгээртэл ноён Роберианд гай болсон. Гэхэд Юужин чи толгойдоо орж ирсэн болгоно хэлэх юм хэмээн занал хийсэн өнгөөр хэлв. Сиан би ямар нэгэн буруу юм хэлээ юу? Чи худлаа бие тоож шид сурах гэж оролдохын оронд гол гэр бүлийн байранд байж байсан дээр чи Арот руу явбал Сие сэтгэлээр унаад гэлээ. Юужин саяхнаас надтай яриха болоод анцаараа бэлтгэл хийж ихэлсэн Сие лөө. Яг шүү дээ гэж хэлчихэд яв. Сиан хаашаа явах гэж байгаа юм? Юужин өөрхийн тэргүүлэгчтэй уулзлаа. Би түүнд 3 одтой гэдгээ хэлэх хэрэгтэй. Тэгтээ зөвшөөрөл авна гэж хэлээд яваад өгөв. Сиан тэр яагаад гинт шид сурахыг хүсв? Хэмээн бодон уурлав. Үзэгдэл солигдож Гиллард чи жинхнээсээ хэлээд байна уу? Юужин тийм ээ. Би Арот руу явж шид сурмаар байна. Гиллард сандрам яаж вэ? Өвөг дээдэс дунд маань чиний насан дээр 3 одтой болж байсан хүн байхгүй. Чи энэ маягаараа үргэлжлүүлбэл насанд хүрэхээс өмнө 4 одтой болох боломжтой. Гэхэд Юужин би өнөөдөр 3 одтой болохдоо нэг зүйлийг ухаарсан.
Зүгээр ингээд бэлтгэл хийх нь надад одоо байгаагаас илүү болоход хангалтгүй. Илүү олон зүйлийг сурмаар байна. Би хараахан шидийн авьяастай эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ одооноос шид сурч ихэдбэл би мангаа арай өөр өнцгөөс харж эхэлнэ. Шин зүйл сурах нь надад гайхалтай туршлага болох болно. Бас энэ хий дэмий зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Өөрхийн тэргүүлэгчээ гуйж байна хэмээн хэлв. Гизерт жаахан сэтгэл дундуур Южин рүү хараад толгоогоо өрг. Би яаж сурах хүсэл эрмэлзэлт чинь үрхийн тэргүүлэгчийн хуваар үгүй гэх юм бэ? Южин, би чамайг юу гэх гээд байгааг чинь ойлгож байна. Гэхдээ надад нэг зүйлийг амгал. Харанхуй шидтээ орооцолдож болохгүй шүү. Артаад харанхуй шидтнүүдтэй харанхуй шидийн цамхыг байдаг. Өнгөрснийг бодвол хорон цуу яриа байхаа болсон. Бас сүүлийн үед хүмүүс тэднийг муугар харахаа болсон. Гэхдээ лайн харт бол авга вермутийн үр удам. Тийм болохоор хувилд юу ч бичээгүй ч гэсэн тэр шид хориотой гэж хэлсэхв. Юужин дотроо чөтгөрийн хаан чөтгөрүүд харанхуй шидтэм. Би тэдний 300 жилийн өмнө ямар харгас үйлдэл хийж байсныг нь сайн мэднэ хэмээн бодоод үүнд санаа зовох хэрэггүй. Би ч гэсэн харанхуй шидийг үзэн яддаг гэж хэлв. Үзэгдэл солимтож Юужин коридороор асгаж байтал хажуугийн хаалганаас тогших чимээ гарав. Хаалганы цаанаас Сиэл. Би чамтай ярих хэрэгтэй байна гэхэд Юужин. Ярмаар байвал гараад ирж болно шүү дээ. Сиэл. Үгүй ээ, би бэлтгэл хийгээд хүстэй байгаа. Чи жинкнээсээ арт руу явах гэж байгаа юм уу? Биж асуув. Юужин. Сиан хэлээ юу? Сиэл. Тийм ээ, тэр бас чамаад 3 удаа болсон гэж хэлсэн. Чи яагаад явах гэж байгаа юм? Биж асуухад Юужин. Би шид сурмаар байна гэж хариулв. Сиэл. Чамд сүнсний шид байгаа шүү дээ. Чамд арт руу явах хэрэг байхгүй. Төгөөс шидтэн дуутахад болно шүү дээ. Бас чамайг байхгүй хооронд ах бид хоёр чамайг гүйцэтгэнэ гэлээ. Юужин. Тэгвэл та хоёртай бэлтгэл хийх илүү зугаатай байх болно. Чамтай тулалдаагүй утсан байна гэхэд Сиэл. Би одооноос эхэлж чамтай тулалдвал чи арт руу явахаа бодох уу гэж асуув. Юужин. Үгүй ээ, би явна. Сиэл. Новшвэ хэр удаан явах юм гэж асуув. Юужин. Сайн мэдгүй байна, тэнд очихоор мэдэгдэх бах. Хэдэн жил болно гэж бодож байна. Сиэл. Яагаад удах гээд аа? Гэрээсээ явлаа гэж сайн болохгүй. Ноён гээлэрт тэгээд яах юм гэхэд Юужин. Аав надгүй яах ч үгүй. Тэр гол гэр бүлийн байрны амьдралд тасчихсан. Бас анд тогтмол явж байгаа болохоор жин хассан. Сиэл. Хён ах сэтгэлээр унана. Юужин. Магадгүй юм. Сиэл. Ах тэгээд яах юм? Тэр чамайг явуулахыг хүсэхгүй байх шүү байсан. Юужин. Тийм үү? Тэгсэн ч гэсэн би явна. Бэлтгэлт чинь амжилт хүсье гэж хэлээд яваад өгөв. Сиэт хаалганы цаанаас цүрхэрн чи жинкнээсээ явах гээд байгаа юм уу гэж асуухад Юужин гараад арлаа. Сиэл. Хогийн нош. Би ч гэсэн чамайг явуулмааргүй байна хэмээн зүүлэн гэлээд сэтгэлээр унав. Үзэвгэл шилжиж нарны гэрэл туссан цэлгэр өрөөнд Юужин өөрийн төрсөн эцэг Жихарттай ганцаарчлан уулзж байв. Жихарт. Аравтад байхдаа муу үр нөлөөнд автаж болохгүй шүү. Бас сурхаасаа битгий залхуураарай. Юужин. Намайг энд байхгүйгээд битгий дасгал хийхээсээ залхуураарай аваа. Жихарт цуудлаасаа босож зогсоод Юужин чи одоо надаас өндөр болжээ. Бие бодож яваарэ гэж хэлв. Үзэгдэл шилжиж овгийн тэргүүн Гизард болон бусад гишүүд Юужинийг гаргаж өгөхөөр цугласан байлаа. Биларт. Хамгаалаш хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу? Юужин. Тийм ээ, битгий санаа зов. Би өөрийгөө хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гизард дотроо. Тийм дээ, Юужин энэ насан дээр аль хэдийн хурам одтой болчихсон. Тэр Юдигаас өөр хэмээн бодов. Гэтэл аав Жихард нь нус нулимсандаа хотолдон уйлж эхлэхэд Юужин. Аава, уйжхаа болио. Та түрүүхэн зүгээр байсан биз дээ. Одоо яг явах гэж байхад яагаад ингэж байгаа юм бэ? Биж асуухад Жихард уйлсаар л байв. Юужин. Би ямар таныг уйлсаа гэд үлдэх биш. Та хүүрүүгээ инээмсэглэнгээс хазах ёс хийж болохгүй юм уу? гэж хэлэхэд Жихард уйлж байснаа инээмсэглэв. Юужин аавынхаа тэр төрхийг хараад зөөлөн инээмсэглэж дараа уулзъя гэж хэлээд портал руу итгэлтэйгээр асхмаар. Юужин порталаар дамжин орон зайг туулж нүд ирэмхийн зуур цоошин газарт ирлээ. Түүний өмнө асар том цайз бүхий Шидийн хот харагдана. Энэ бол Шидийн хаан тулс. 10-ийн Пентагон хот байв. Олдоо цайзтай ба 5 Шидийн цамхаг нь 5 өнцгтийг бий болгодог хотод тэрээр иржээ.
Юужин нисдэг сүхт иргэнд суун Пентагон хотын дээгүүр явж байв. Тэрээр дээрээс хотыг ажиглан өмнөх амьдралынхаа дурсамжийг иргэн санана. Юужин дотроо би өмнөх амьдралдаа 10 тод ирж байсан. Хот тэр үеийнхээс их өөр болсон байв. Нисэж буй буудал 10 бол шилжилтийн хаалга тэнгэрт байлгадаг цорын ганц хаан тулс юм. Нисдэг буудлыг олон янзын шидээр тэнгэрт барьдаг. Энэ нь 10-ыг гайхалтай эд шидийг бэлэгдэх ба тухтай байдлаас гадна зах зээл дээр эргэлттэй байлгадаг хэмээн бодож байх зур хүтэж гайхалтай байгаа үстэй. Энэ бол 10-ын соёлын хамгийн гоё хэсэг. Пентагонд 15 нисдэг буудал байгаа. Бүгдийг нь мэрэгэн Сеня хийсэн юм. Юужин хөөх энэ олон нийтийн сүүх тэргийг ч гэсэн Сеня хийсэн үү? Мэдээж. Гэхдээ битгий санаа зовоорой. Энэ хэдэн зуун жилийн өмнө бүтээсэн шидийн техник ч гэсэн тогтмол шалгалтыг нь хийж засвар үйлчилгээ үзүүлдэг болохоор хэвийн ажиллагаатай байгаа. Тийм болохоор осол гарах боломж бага. Юужин дотроо огт байхгүй бол бишэн байд хэмээн бодов. Хүтэж Пентагоны аялал жуулчлалын үзвэрийн хувьд бол гэж ярьж байхад нь Юужин байц би эхлээд мэрэгэн Сенягийн гэрт очмоор байна гэж хэлв. Хүтэж сайхан сонголт байна. Пентагонд ирсэн бол заавал үзэх ёстой 3 юм байгаа. Сеня мэрэгний гэр, шидийн цамхаг, шөнийн үзэгдэл. 300 жилийн өмнө хатагтай Сеня чөтгөрийн нутгаас ирснийхэн дараа шидийн цамхгийн хамгийн залуу эзэн болсон. Тэрнийх нь ачаар ногоон шидийн цамхгийн талбай дээр түүний хөшөө байдаг юм. Тэр төгсгөл хүртлээр энэ байшинд байсан. 200 жилийн өмнө тэр гэрээсээ явсан тэтгэврт гарч байна гэсэн захиа үлдээгээд явсан да. Юужин тэгээд тэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа мó. Хүтэж тийм ээ, түүний шав болон 10-ын өөр олон шидэтгэнгүүд түүнийг илрүүлэх гэж оролцсон боловч хинч түүний хаашаа явсныг олж чадаагүй. Хамгийн муухай хэсэг нь бол тэр төрсөн өдрөөрөө алга болсон. Энэ зүгээр л миний бодол. Би түүнийг чөтгөрийн нутаг Хилмүд рүү явсан гэж бодож байгаа. Юужин яагаад гэж асуухад хүтэж тэр 200 жилийн өмнө Хамел тэнгийн биеийг үлдээгээд чөтгөрийн нутаг Хилмүдээс ирсэн шүү дээ. Хатагтай Сеня өөд болсон хамтрагчаа үргэж бодож байсан. Хатагтай Сеня хамтрагчийнхаа өшөөг авахыг хүссэн. Тэгээд явсан баг. Та тэрийг мэдэж байгаа үсттэй. Хамел ноёнтон хатагтай Сеня тайхтай байсан гэдэг. Хамел ноёнтон өгөхийнхээ өмнө сэтгэлээ ичилсэн. Юужин нэлээд ууртай. Битгий худлаа яриад бай гэж хэлв. Хүтэж гайхав. Юужин уураа дараад би юу гэж хэлэх гээд байна вэ гэхэд та хатагтай Сеня Хамел ноёнтон хоёрын хайрыг эсэргүүцдэг болжтэй. Түүнийг хаашаа явсан талаар өөр хэд хэдэн онос байгаа. Түүнийг харанхуун шид болон чөтгөрүүдийг үзэн яддаг гэдгийг хүн болгон мэддэг. Тэр яван явтлаа харанхуун шидийн цамхаг баригдахыг эсэргүүцсэн. Зарим хүн харанхуун шидийн цамхгийг барихыг хүсэж байсан харгас харанхуун шидтнүүд хатагтай Сеняг алсан гэж үздэг. Юужин муу сайн харанхуун шидтнүүд хатагтай Сеняг ална гэж байхгүй. Хүтэж тийм ээ, би санд нэгдэж байг. Тэр үед энэ онолыг олон тооны хүн эсэргүүцсэн. Юужин дотроо харанхуун шидтэн Сеняг алхахаар хүчтэй биш. Тэгтээ чөтгөрийн хаан уу? Хилмүд 10-ын харанхуун шидийн цамхгийг санхүүжүүлж байгаа. Сеня тэдэнд цаад болж байсан байх. Түүнийг алах хэмжээнийх байсан байж таараа гэж бодов. Удалгүй тэд Сенягийн гэрийн гадаа ирэв. Сүүх тэрэгнээс буусан Юужины өмнө маш олон хүн цугласан нэгэн том харш харагдана. Юужин дотроо Сеня чи үнэхээр өвчгсөн юм уу гэж асуув. Хүмүүс Сенягийн байшингийн гадаа залбирч байв. Ууж байна. Намайг энэ шалгалтанд тэнцүүч, шидийн цамхагт оруулж өгөөч. Надаас олон удаа татгалцсан. Намайг Ярислав руу оруулж өгөөч хэмээн тусламжгүйж шүтэн залбирч байлаа. Юужин энд олон хүн байх чинь хүтэж эднэр шидийн цамхгийн эсвэтийн шалгалтанд бэлдэж байгаа сурагчид. Гэхдээ тэд нар ядуу болохоор дотош орч чадахгүй. Ганц байшин руу ороход хэдэн 10 минут сэлтүүлнэ. Цэцэрфийг нь харах, байшинг харахаас хэд дахин их үнэтэй байт юм. Юужин яагаад ийм үнэтэй байгаа юм бэ? Хүтэж үүнийг харахын тулд өндөр төлбөр төлөх хүмүүс их байгаа болохоор тэгж байгаа юм. Коридорын төвд байдаг хатагтай Сенягийн хүрэгт залбирвал шидийн цамхгийн эсвэтийн шалгалтанд тэнцэнэ гэсэн цуу яриа байдаг л да. Харшийн үүдэн зогсох харуул Юужинээс бишиг баримтыг нь шалгахаар авна. Харуул хөөх, зайн хартын гэр бүл юм уу? Ноён Юужин зайн харт шалгачлаа орно уу? Хүтэж би энд хүлээж бай. Цагаа сайхан өнгөрүүлээрэ
гэж хэлээд үлдэв. Юужин дотгошоо ороод за тэгэхээр энэ шулам хэрхэн амьдарч байсныг харцгаая гэж бодов. Юужин Сеня том байшинтай юм. Түүнийг энэ байшинд 100 жил амьдарсан гэдэг. Үзэлгэл солигдож Юужин өмнөх дурсамжаа бодов. Сеня хөөе Хамел чи ирээдүйд юу хийх төлөвлөгөөтэй байна? Хамел гинт юу асууад байгаа юм бэ? Сеня эд үе дээрээ энэ новшийн газарт хов уртлаа ажилласныхаа дараа аз жаргалаа олох хэрэгтэй үсттэй. Хамел мэдхгүй байна. Би энэ талаар огт бодож байгаагүй. Сеня тэр тэнэг хаан болмоор байна гэсэн. Хамел галзуу новш хүслээр хаан болох биштэй. Сеня таавар нарх энэ түүний хүсэл шүү дээ. Хүүхэд мөрөөд хөрөөл биз. Хамел чи согтуу байгаа мó? Сеня хүмүүс мөрөөдөх хэрэгтэй. Чи үүнийг харж байна уу? Миний гар чичирж байна. Муу ховын новш би нухацтай юм ярьж байна. Хамел чи тэгвэл ирээдүйд яах бодолтой байгаа юм? Сеня би юу? Би бусад хүмүүстэй адил гэрлэж хүүхэдтэй болно. Твснийхэн дараа эмээ болмоор байна гэж Сеня хэлж байсан бөгөөд Юужин дотроо чи сайн залуутай уулзаж хөрмөө хийж сайхан амьдралаар амьдрах хэрэгтэй байсан юм. Чи 100 жилийн өмнө яагаад ганцаараа амьдарсан бэ? Сеня хамгааларч та хүрч болохгүй. Юужин дотроо хараад ид яг сэтгэл хөдлөм мөч болж байхад би энд хүрв зураг харахаар ирээгүй. Энэ байшингийн доод давхар тэр чигтээ том номын сан гэж бодов. Үзэгдэж шилжиж Юужийн доод давхарт ирсэн байх ба тавиурууд нь шидэт номоор дүүрсэн байв. Юужийн дотроо Сеня энд ямар нэгэн сэжүр үлдээсэн байж магадгүй гэж бодоод үзэх гэтэл харуус наадхандаа хүрч болохгүй гэлээ. Юужийн би хүрх гээгүй байна гэж хэлээд дотроо би ном нээж босхгүй байх нэ. Нүдэнд өртсөн хэдийнх нь гарчхийг харахаас зүртийн ой санамжийг нь өөрчлөхөөс гадна Эрдэнсийн санд бүртгэлгүй байсан. Эрдэнсийн санд илжирч байсан зүйлтийг би санамсаргүйгээр харсан гэж үү? Тийм байх боломжгүй. Темпес намайг яаж таньсантай адилхан энэ зүйлд Хамелийн сүнснээс болж гарч ирсэн байх магадaltaй. Хэн нэгэн миний дахин төрөлтөөр оролдож хэрвээ энэ Сенягийн хийсэн хэрэг бол тэр ямар нэг юм үлдээсэн байх ёстой. Ямар нэг юм. Энэ байшинд номын сан, унтахын өрөөгээд өөр олон өрөө байгаа. Би бүгдийг нь нэгжиж үзээд юу ч олсонгүй. Би ерөөсөө мэдэхгүй байна. Би зүгээр л хүссэн юм хийн. Чи надаас ямар нэг юм хүссэн бол надад тэрийг хэлэх хэрэгтэй байсан юм. Надад хинч юу ч хэлэхгүй байхаар чинь би яах юм бэ? Хөөе Сеня, май. Миний дунд хуруу таадагдахгүй байвал өөрөө над дээр ирцаа юу. Хэрвээ амьд байгаа бол гэж хэлээд байшингаас гарав. Хөтөж та цагаа их сайхан өнгөрөөсөн бол та. Юужин намайг нар жаргатал хүзээлэх гэж. Хүзээсний чинь цайны мөнгө. Баярлалаа. Хөтөж би одоо таныг хаашаа авч явах вэ? Энэ аялал жуулчлалын алдартай газар болохоор олон гайхалтай ресторануудтай шүү. Юужин шууд улаан шидийн цамхаг руу явцгаая. Тэгсний дараа надад замчлах хэрэггүй гэж хэлв. Тэд буцаад нисдэг сүх тэргэндээ суугаад явах бөгөөд Юужин би чамаас нэг юм асууя. Юди Лайнхарт тэр миний ах байгаа юм. Чи түүнийг таних уу гэж асуухад хүтэж хэрэгэлзэнгүй өнгөөр. Пентагонд түүний нэрийг мэдэхгүй залуу шидтэн гэж байхгүй гэлээ. Юужин би улаан шидийн цамхагт хэсэг байх юм. Ах маань 10-ад 4 жил болж байгаа. Чи надад ахын маань тазаарах цуу яриаг хэлж өгөөч гэхэд хүтэж нилээд сандрав. Юужин үргэлжлүүлэн би өшлөөснийхээ дараа Юди ахтайгаа нэг ч үг сольж чадаагүй. Би түүнтэй уулзахдаа буруу зүйл хийхгүй тулд ахынхаа талаар ямар нэг юм мэдэх хэрэгтэй байд. Би хизэх үгэнд чинь уурлахгүй. Мөн гэр бүл ахтайг хүртэх хэлэхгүй. Би энэ бүгдийг өөрийнхөө нэрээр тангарлаж байна. Чи надад ахын маань талаарх цуу яриаг хэлэхэд л болно гэж хэлв. Хөтөж сандарч эргэлзэн би нэг л хэм мэдэхгүй. Гэхдээ ноён Юди шүн болгон шидийн цамхаас гарч цэнгэж таашаад авахар явдаг гэсэн гэлээ. Юужин дотроо цэнгэж таашаад авах. Юди надаас 2 насаар ах. Тэгэхээр тэр одоо 19 настай гэсэн үг үстэй. Тэр ийм зүйл сонирхдаг насан дээрээ байгаа шүү дээ гэж бодонгоо хэлэхэд хөтөж өөгүй жирийн нэг цэнгэл биш. Саки бас гэв. Юужин Саки бас гэдэг байгаа мó. Юужин аимшигтай уурлана. Муу гарцуу ах. Бид нар ямар хижмүүдэд байгаа биш. Энд яагаад Саки бас байгаа юм гэхэд хөтөж та тайвшир. Энэ хилмүүд биш байж болохч энд харанхуун шидийн цамхаг байдаг шүү дээ. Тэнд харанхуун шидтэн байхаас гадна
овоо хідэн чөтгөр бий. Юужин дотроо. Юудын новш. Тэгэхээр ах маань харанхуун шидийн цамхгийн сакибастай зугаацж байгаа ах нэ гэж бодов. Хүтэж шулуухан хэлэхэд зугаацаагүй, харин таашаад авч автаж байгаа гэсэн. 10 бусад хоттой адилхан хорон муу санаа явуулдаг хідэн орхигдсог гудамжнууд байгаа. Тэр гудамж хар захаараа алдартай. Тэнд сакибасыг зөөгчөөр ажилуулдаг хідэн бохир газар байдаг юм. Цуу яриагаар бол ноён Юуди тэр газар руу тогтмол явдаг гэлээ. Юужин тэр гудамж чинь хаана байдгийг? Хүтэж Бүлэрүү гэдэг нэртэй гудамж өдөр болгон нээгддэггүй. Бүтэн сар гахад л улаан дэнлүүний гудамж болдог гэв. Юужин дотроо би 10-д байхдаа Юуди рүү ойртох бодлого байсан. Энд байх хугацаанд өөрийнхөө ажилд төвлөрч түүнээс зайгаа барих бодолтой байсан юм. Тэгвэл энэ новш Вермутийн үр сад гэрийнхээ ууган хүүн байж чөтгөртэй сакибаста зугаацаж доошоо орно гинэ гэж бодов. Хүтэж ноён Юужин үүнийг нууцлаарай. Юужин битгий санаа зов. Би нэрээрээ тангарласан шүү дээ. Би хүнд ч хэлэхгүй. Одоохондоо тэр новшийн ахтаа ч хэлэхгүй. Энэ одоохондоо зүгээр л цуу яриа байгаа. Би нотлох баримт олохгүй зул түүнийг алардаж болохгүй гэж хэлв. Бүтэн сартай шөнө бүлтэр гудамж хэмээн ботсоор Юужин улаан цамхагт ирдэг. Юужин улаан шидийн цамхгийн том хаалганы өмнө ирэхэд түүнийг нэгэн шидтэн үсгүй угтан авна. Эмэгтэй ноён Юужин лайн хартуу. Юужин тийм ээ. Би улаан шидийн цамхгийн хэр аваад. Цамхгийн эзэн таныг дээр хүлээж байгаа. Тэр өөрөө лач чирч угтах бодогтой байсан боловч жижигхэн асуудал гарчлаа гэж хэлж дуусаагүй байтал гинт шидийн цамхагт хүчтэй дэлбэрэгт болж Хира ихэд цочирдно. Юужин ямар нэгэн осол гараа юу? Хира улаан шидийн цамхагт голбоо дуудлагын шид ашигладаг гэдгийг та мэдэж байгаа бах. Бас дуудах шид нь шидийн төрөл дундаа хамгийн их бүтгэх магадaltaй байдаг юм гэж ярьж байх зур цамхгийн дэлбэрсэн хэсгээс сүүдрийн араатнууд дайран орж ирэхэд дээрээс хэн нэгний аврах том гаргарч ирэн тэднийг барьж устгав. Робериан ихэд уурлана. Та нар үнэхээр гайхалтай сууд ухаантнууд юм а. Яаж дуудсан гэхээр хайл мөгн аврах загас дуудах тойргоос сүүдрийн араатан дууддаг байна гэлээ. Робериан нилээд уурлаж та нар ер нь сүүдрийн араатан зогтсон бол юу болохыг мэдэж байна уу? Сүүдрийн араатанд өөрийн гэсэн ухаан байхгүй. Зүгээр л сүйтгэх зүүн совинтой байдаг. Тэд нар шууд хотын хүмүүсийг агнаад эхлэн шүү дээ. Юмнуудаа баглаад эндээс явцгаа хэмээн уухтаа хэлж тэднийг хөөв. Робериан уурсан төрхөө даран доошилж Юужин рүү чиглэн бууж ирэв. Робериан уулзалгүй утсан байна ноён Юужин. Чи их том болжээ. Үннийг хэлэхэд би чамайг бараг л таньсангүй шүү гэлээ. Юужин чи хэвэндээ байх шив Робериан. Робериан би шидээр өөрийгөө залуу байлгаж байгаа юм аа. Юужин дотроо Роберианыг 4 жилийн өмнөхөөс өөр болсныг манагийн бэлтгэл хийснийхээ дараа л үүнийг олж харж байгаагаа тунгаана. Мөн Роберианыг Сеньягийн хүчнээс хамаагүй багч гисэн аргагүй л 5 шидийн цамхгийн эзэн мөн гэж дүгнэв. Робериан би гитартаас сонссон. Чи шид сонирхож байгаа гэсэн үү? Эд шид сэтгэл татам сэдвч гисэн сурахад их хүнд шүү. Гэхдээ би ноён Юужиныг сайн байж чадна гэдэгт итгэлтэй байна гэсэн. Цамхгийн том хаалга дуугар нэгтгэхэд цаанаас нь нэгэн залуу цухан харав. Түүнийг харсан Робериан шидийг хүчээр сүрдүүлэхэд цухуусан залуу айд сандарсандаа орж өрхөв. Гарч ирсэн хүн бол Юуди лайн харт бөгөөд тэрээр маш ихээр ядарч зүдэрсэн айсан төрхтэй харагдана. Юужин түүнийг хараад дотроо новш гэж хэмээн дургуутсан. Тэрээр Юудиг хот даяар өөрийнхөө манагийн төвийг Сукубуст соруулснаа гайхуулаад явж байдгийг нь санан зэвүүцв. Робериан ноён Юуди та гарч ирээд дүүтэйгээ мэдлүүл яасан бэ гэхэд Юуди сандарч твдэн. Юу шидэхвэлээ хэмээн төгдөрөхөд Юужин уулзсандаа таатай байна хаа. Тантай хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна гэж ууртай өнгөр хэлв. Юуди тийм ээ. Робериан чи юу хийгээд байгаа юм? Өөр хэд хүг байхгүй бол дээшээгээ гарч ном унш гэж тушаангүй шинжтэй хэлв. Юуди за гэд хаалганы цаагуур буцам оров. Робериан эвсэн даруйд чинь ийм өрүүдэгтэй зүйл харуулсныг минь өршөөгөөрэй. Юужин зүгээр дээ. Робериан гидердийн хэлснээр бол чамааг миний доор шид сурахыг хүсэхгүй байгаа гэж байсан.
Би цамхгийн эзэнд төвөг өрчүүлэхийг хүсээгүй юм. Бас би шууд танаас шид сурвал олон хүн Лайнхартын гэр бүлийн талаар гомдол гаргана. Тийм болохоор би одооноос эхэлж шидийг бие дан сурна гэж хариулв. Роберт: За тэгвэл ингэцгээ. Юужин, би чамд онцгойлон хандахгүй. Бас хүндлэнгийн зүйлд ч оролцохгүй. Чамд тусламж хэрэг бол хэрэгээс хүссэн үедээ асуугаарай. Хира Юужинд хүндэтгэлтэйгээр бүх хийв. Юужин: За, баярлалаа. Роберт: Чи 10-д байх хугацаанд цамхагт байж болно. Энэ төв байр шиг дээд зэрэглэлийг биш ч гэсэн боломжийн мазар шүү. Тэгвэл би эхлээд цамхгийн номын сан руу явж болох уу гэж хэлээд үзэгдэл шилжив. Уван цамхагт ивснээс хойш 1 сарын дараа Юужин нэг ч өдөр алгасалгүй номын сан руу явдаг байв. Тэр өглөө эрт номын сан орж шидийн талаар ном уншиж шүн дөлөөр өрөөндөө ирдэг байлаа. Гэхдээ тэглээгээд тэр ганц шидэн дээр анхаардаггүй байсан юм. Юужин номын сан руу явхаас өмнө үүрээр сэрж манагийн бэлтгэлээ хэдэн цагаар хийдэг байсан бөгөөд шүн унтахаас өмнө хамаг биеийн хүлэртэл дахин бэлтгэл хийдэг байв. Юужин тэр хэмжээгээр нойр муутай явсан ч түүний чанга чирэг бие цөөн хэдэн цагт бүрэн амарч чаддаг байлаа. Юужин дотроо би номын санд байсан бүх шидийн номыг уншсан. Одоо эфиртийн билүү. 300 жилийн өмнө Сеня шидийн 3 алхмыг ойлгомжтойгоор хуваасан. Тэдгээр нь Сенягийн өөрийнх нь дүрэн байсан юм. Ихтэй түүнийг ногоон шидийн цамхгийн эзэн болсны дараа По томшгүй олон шидтэн арга барилыг нь дуурайсан. Би доторх манал дугуй хэлбэрт сүлжин. Тэрийгэ эргэлдүүлснээр шидийг биежүүлнэ. Манагийн тойрог хязгаартай хүрэхээр тойргийн тоо ихэсдэг. 300 жилийн дараа хүртэл ихэнх шидтэнд шидийг тойрогоос эхэлж заажээ. Тойрог ашигладаггүй цорын ганц хүмүүс бол өөр төрлийн шидийн арга ашигладаг харанхуй шидтэм, сүнсний шидтнүүд гэж бодон Юужин хичээлдэх өрөөний хаалгыг нээн орно. Өрөөнд Хера хүлээж байв. Юужин: Бид тойрогоос эхлэх үү? Хера: Тийм ээ, тойрогоос гадна өөр шидийн томьёо байдаг ч тойрог нь 300 жилийн турш хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан. Гэхэд Юужин: Би үүнийг жаахан өөрчлөмөр байна. Хера: Одоо байгаа тойрогт өөрчлөлт оруулах гэсэн үйлдэлийг чинь би сайхан санаа гэж бодохгүй. Чи надад яаж өөрчлөх гэж байгаагаа хэлээд өгөөч. Юужин: Би Лайнхартын мана удирддаг арга барилтай нийлүүлмээр байна. Гэхэд Хера үл ялэг уурсан шинжтэй болов. Хера: Ноён Юужин, Пулааны урлагт ашигладаг мана удирдах арга барил шидийнхээс өөр байдаг юм. Зөв арга барил шившлэггүйгээр шидийг биежүүлэх боломжгүй. Бас мана ч тесэрвэл чи гимтэн. Эсвэл үхэж ч магадгүй шүү гэж сануулав. Юужин: Би тийм болохоор л хийж үзмээр байна. Бүтэх болов. Би хийж чадах болов. Би үүний учрыг олохын тулд номын санд тэр олон номыг уншсан юм. Хера Юужиныг дөнгөж 17 настай тул энэ насан дээр нь юм хэлээд нэмэргүй. Өөрийнх нь нүдээр харуулахгүй л бол ойлгохгүй гэж дотроо бодно. Хера: За, оровдоод үзтээ. Гэхдээ надад аюултай юм шиг санагдвал би шууд болиулна шүү хэмээн хэлээд бэлдэх байрлал ав. Чи шахад бол ганц надад ч биш, цамхгийн эзэнт хүртэл хүнд байдал үүснэ. Юужин: Ойлголоо. Би одоо эхэллээ. Юужин анхаарлаа төвлөрүүлж биеэсээ асар хүчтэй цэнхэр өнгийн мана цас руу жиглэхэд Хера түүнийг хараад маш ихээр цочирдон гайхна. Энэ удаагийн Part Mine энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.